За манайх орой мэд шүү. Гандамар ахна. За ингээд фэйсбүүк дээрс өдөр болгонд шинэ постуудыг хардаг болсон бид нар тийм биз дээ. Одоо энэ Монгол улсын хууль ёсны байгууллага улсын хурлын гишүүн, эмэгтэй гишүүн, булгантай гишүүнийг ялнаа гэж бичсэн байна. Одоо хилээс гарах хориг мориг тавьсан гэд янз янзын бич жилийн хугацаанд хилээс гарах хориг тавилаа мавлаа гэж сүлжин дарж юм ярьж байна. За хууль ёсны байгууллагын хууль номын дагуу шалгах зөв байх. Бол ерөнхийдөө болгүй улсын хурлын өдөртснараа өнөөдөр хүн гэмт хэрэгтэн болдог бол энэ улсын хурлын чинь өдөрдөх улсын хурлын дараах олдох уу? Одоо удахгүй бас улсын хурлын дараа нэмээс учрлыг яллах уу? Бас буруу ялаа гэж бойл та нар заяа. Би ганцхан үнийг хэлчихье. Өнөөдөр эх орноосоо ураа зугатаасан байгаа захигийг хэлбэгдэрч. Тийм үү? Сайхан бэлэг. Сахал эрдэнэлэг. Одоо бүгдийн шалгаач хулгайчдыг авчираад голидлын шалгаач Дубайн гэрээгээд Монголыг сүрүүлсэн, оюутгоон гэрээгээд Монголыг сүрүүлсэн өдөр болгон 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээ зээлийн алдагдал хүлээж явж байгаа ус манахаас өөр байхгүй заяа үнэхээр. Та нар боль заяа. Би зүгээр тэр болгонтэй гэдэг гишүүнийг танихгүй. Гэхдээ ер нь хууль бол аливаа юмд эргэтгэж байх ёстой хууль. Хууль эргэтгэж байх ёстой шүү дээ. Элбэг дээр сайхан бэлэг эдрийг одоо авчрах хэмжээний хууль шүүхийн байгууллага Монгол улсад алга. Та нар одоо болооч. Араа дэндүү нэг талыг баримтлаад яваад байгаа юм биш үү? Элбэг дээр сайхан бэлэг мэтийн эх орноосоо хурагчнаар заяа. Энэ тэр болгонтэй гэдэг эмэгтэй гишүүнд улсын хурлыг өдөрчлөхийн төлөө өнөөдөр гэмт хэрэгтэн болгоод ингээд яллаад ингээд сошиалд ялж байна. Хүнийг ер нь шүүхээс гэм буруудаг тогтоохоос өмнө одоо янз бүрийн энэ төлбөртэй энэ сайтууд хин нэгнийгээ ялцгаа та нар одоо болоо заяа. Та нар яагаад элбэг дөржиг ярихгүй байгаа? Та нар яагаад сайхан бэлгийг ярихгүй байгаа? Та нар яагаад сангижийн баярчдаг ярихгүй байгаа? Яагаад санжийн баярыг ярихгүй байгаа? Энэ Монгол улсыг жинхэнэ хулгай хийсэн их гарын том хулгайчдыг та нар яагаад ярьж чадахгүй байгаа? Миний бие бол Монгол улсын нийт ард түмнийг төлөөлөл тэмцэж явдаг иргэнийхээ хувьд цаг үргэлжийн дуу хоолойгоо болгон заяа. Энэ элбэг дээр сайхан бэлэг мэтийн хулгайчдаараа авчирч энэ Монгол улс шудраг шүүхэд тогтох ёстой. Өнөөдөр шудраг шүүхийн өмнө хүн болгонд бүхэлдэх ёстой шүү дээ. Яагаад энэ хулгайчдыг олж ирэхгүй байгаа? Энэ элбэг дээр жиргэдэгч байхдаа одоо бах олон шүүгчид томилсон эдгээр нөлөөдөд ингээд хууль ёсны байгаад нөлөөдөд ингээд энэ хүмүүсийг одоо Интерполын шугамар авчиж болдгоо мó. Гэхдээ та нар одоо болоо. Араа дэндэж шүү. Би бол хин нэгнийг за би өтөж булгантай гэдэг хүний хууль ёсны байгууллага шалгаж байгаа гэж нэмэгтэй гişүнийг тэр хүний юм руу би оролцоод өнгөлөд байгаад байгаа олон биш. Хамгийн гол нь Монгол улсад шудраг юм л гэж байх ёстой. Хизээ шудраг тогтох юм. Ингээд хин нэгнийг хилмигдүүлээд хин нэгнийг янз бүр болгоод хуулиар далаалгаад ингээд байх юм бол Монгол улсад сайн сайхан болох юм уу? Хүн болгон ширэл захиагийн хэлбэг дөрж хараа хөлбийсэн хулгайч мэн заяа. Эх орондоо ирж шалгууд мó өмхий хулгайч мэн заяа. Сайхан бэлэг хулгайч мэн заяа. Та нар Монгол улсыг жигхэн хэлгээр хэвдүүлэхэд гар бие оролцсон эх орноос хурагч нар бол та нар заяа. Гэхдээ эднийг яагаад гадаад жаргаагаад байгаа юм бэ? Гэхдээ яагаад элбэг дөрж гэдэг хүнийг дурсдаг хэл мэдээллийн байгууллага байдгүй? Гэхдээ элбэг дөржиг одоос 100-ны мундаг эргэлж байсан, мандатч байсан гэж хуцаад ах юм. Би бол 2027-28 оны сонгуульд Альсан намыг хизээж дэмжихгүй. Альсан намынх нь хизээж шудрах хүмүүс байхгүй. Үнэхээр ганцхан хүн юм дэн шүү. Өнөөдөр Альсан намыг хэн удирдах байгаа? Альсан намыг өнөөдөр Америкийн нэгдсэн улсаас захиагийн элбэг дөрж удирдах байгаа. Гар хөдлөлт нь улсын хурлын гишүүн болсон. Одоо энэ Альсан намын дарга болсон Тэсэгийн зогтгол мэтийн нөхдүүд өнөөдөр сүр хүчээ хийгээд сууж байгаа ордонд. Гэхдээ элбэг дөрж гэдэг энэ хулгайчийг одоо энэ улсын ордны шалгуулах хэмжээний хууль шүүхийн байгууллага байхгүй юу? Тэгэхээр улсын хурлын дараа тэр булгантын өөрөө хэлсээс өөрийн хамаар бусад улсын хурлын гишүүн сандаг очир мочир хэлжсэн биз дээ. Ерөн зүгээр яг өмнө хөрс сүхийн засгийн газар унж яхад өмнөх засгийн газар унж яхад яг энэ дэмжлийг дэмжихгүйгээр гэлөө оруулж ирээд баталж та нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Одоо тэгээ ямар үед нь хин их хурлын даргаыг их хурлыг удирдахаараа дэм буруутан болоод хин өдөр мундаг сайхан болоо явж идэг. Тийм юм байхгүй шүү харин заяа. Элбэг дээр сайхан бэлэг мэтийг нарын хулгайчдыг бүгдийг яллаач хууль шүүхийн байгууллага.
Тагнуул цагтаа ажиллаа хийлдэ. Шүүх прокурор ажиллаа хийлдэ. Хулгайчдыг яагаад эх ордны шалгуулах байгаа? Яагаад элбэг дөрж гэдэг полис юм уу? Хар тийринг энэ Монгол улс авчиж шудраг шүүхийн юм зогсоохгүй байгаа юм бэ? Үнэхээр шүүх хуулийн байгууллага нь шудраг юм бол автраад энэ хулгайчдаа шалгал та. Энэ улсуудад нэг номерт шалгуулах ёстой улсууд шүү дээ. Өнөөдөр 3 шатны шүүхийн шийдвэрээр Сангжийн баяр зүтгэд этгээд өнөөдөр 10 жилийн хорихад авсан. Оюу толгоон гэрээгээд энэ аимшиг гэрээг энийг яаж хийсэн байх нь сая ойлгоо сонсоход гэдэг юмар нотлогдоо штэ. Тухайн үед их хурлын даргаас нь тэмдэглэгээ хэлсэн штэ. Энэ төрийн 3 хүндлэгийн ярьсан үгийг аваачиж цаа тэр гадаадын энэ 90 онтод аваачиж ховлоод дандаа 90 онтод ашигтай байх хэмжээний тим гэрээ үзүүлж ирсэн. Энэ бозор хулгайчод. Чөтө юу гэсэн үг? Энэ бол зөвхөн эх орноосоо урвж байгаа нэг үйлдэл шүү. Эх орноосоо нэг урвж байгаа үйлдэл. Би бол үеийн үед Монголын ард түмэн захиагийн элбэг дөрж гэдэг үнийг хизээдэж бид нар үзэхгүй заяа. Бидний үр хүүхдийн боломж миний Монгол улсын баялагийг гадна дотны лөөрчтэй хоож идсэн мó хогийн хулгайч юм уу тийринг өнөөдөр ингээд шалгаж байгаа газар байхгүй шалгах хууль ёсны байгууллага гэж байхгүй байгаа л үнэхээр харамсалтай байна. Одоо хизээд нь шалгах ээ. Хизээд нь авчрах ээ. Одоо 2027-28 оны сонгуул өнгөрчөж энэ хулгайчид ирэх юм уу? Арьсан намын ялалт байгуулах юм бол энэ нөхдүүд ил гарч ирэх юм уу? Тэрнээс өмнө энэ улсад гарч ирэхгүй юм уу? Тэрнээс өмнө энэ улсуудыг шалгахгүй юу? Тим юм байхгүй шүү. Заяа. Тим юм байхгүй шүү. Эцсийн үрд тэмцэн шүү. Заяа. Эцсийн үрд шудраг хүний төлөө тэмцэн та нар одоо боль заяа. Үгүй энэ улсын их хурлыг нь удирдсанаар үеийн засгийн газрууд маш олон засгийн газар огцсон байдгаа. Одоо ямар засгийн газар огцсон хурлын удирдсан өнөөдөр ингээд баг хууль бусаар төрийн эрхийг авсан гинөө аимшиг гэмтэргийн ялт тулгачаад одоо ингээд ялтна гэдэг ингээд байгаад байгаа. Тэгээ хэлбүгээр сайхан бэлэг эх орноо худалдаад идсэн энэ жигхэн том олигарх хулгайчдыг яагаад ялаж болохгүй байгаа? Яагаад эх орноо шалгаж болохгүй байгаа? Гэхдээ хэлбэг дөржийг дурсдаг хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй болсон байна үү? Та нар мэдэж байна уу? Энэ усад ямар их мөнгөтэй, ямар их нөлөөлөлттэй байгаа юм бэ гэдгийг харагдаж байна. Гэхдээ ард түмний нөлөөллөөс ард түмний эсрэгүүсээ та нар хизээж хаашааж болтож чадахгүй. Ойлгож байна уу? Тим юм байхгүй шүү заяа хөөе. Тим юм бол огтосоо байхгүй шүү. Энэ Монгол улсад ер нь хууль гэж байдаг юм бол шудраг ёсод тогтох ёстой. Үнэхээр энэ тэр заваа энэ эх орноосоо урвсан этгээдүүдийн талаар нэг ч ярихгүй, нэг ч дурсахгүй. Одоо хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтан байсан ерөнхий сайд байсан этгээдүүд ингээд ерөнхий гэмтэн шалгалтаар ингээд гадаад руу гараад зүгтаад явчих хэмжээний боломжийг хэн олгоод байгаа. Шүүхээс ягаад тухайн үед нь энэ улсуудад хаалт тавиагүй. Прокуророос ягаад энэ улсад хаалт тавиагүй. Одоо зүгээр гадаадд харвалзаад ингээд бэдэлцээд монголчуудын наадам маадамд очиод энэ тэргээд олон улсын ерөнхийдөө захиагийн хэлбэг дөржөө. Хулгайч минь эх орондоо ирж шалгуулаач хүзүүг новшоо. Чи бол хөхөө шиг сайхан донгодож чаддаг. Айл эрднээс ерөнхийдөө байхдаа эрдэнэ төлөлдрийг сайлын үнэ шиг болсон. Одоо энэ яста ямар чадваргүй болсон. Энэ одоо яста ямар юмны тэжээлийн зэгэд очих ёстой мэстой гэд хуцаад байсан эрдэнэ төлөлдрийг идэх гээд тэр эрдэнтийн явуулга гэдгийг тэр хинтээ цог эзэн хулгайчтай бунцгийн цагаантай. Ийм том гэмт хэрэгтэн өнөөдөр их орнд авчиж шалахгүй байгаа чинь энэ ямар гэжийн хууль доор бид нар амьдраад байгаа юм бэ? Өнөөдөр ийм байхгүй юу? Би ганцхан нэмийг хэлье. Өнөөдөр ингээд тэр улсын их хурлд ингээд лоббидоод янз бүр болоод байгаа улсууд чинь ерөөсөө энэ элбэг дээр сайхан бэлгийн сугны үссэн дата самбуугаад улсын их хурлын гишүүн байна. Монгол улсын төрийн сүлжийг орж ирсэн гэдгээд заяа Монгол улсын төрийн сүлж гэдэг миний энэ толгой дээр дахигдаад байгаа би залуу байхдаа шивсэн. Монгол улсын төрийн талбайг цаг үргэлж дахин дээшээ хөндлөж явах ёстой. Монгол улсын төрийн талбай хүн болгон эрхэмлэн дээдлэх ёстой. Монгол улсын төрийн талбай штэ. Монгол улсын төрийн талбайг урд тасаад хайжсэн ихэд өдөр улсын их хурлын гишүүн болчихсон. Эдгээр усуд хэний хүний? Эдгээр бүгд тэр хэлбэг доржийн хүмүүс штэ. Энэ альсан намын энэ олигархуудын гар хүн штэ. Баян баажгаа дээр
Сангижийн баяр цэгтэй хамаардаг. Би Сангижийн баяр цэгтэй хүнтэй зүгээр таньдаг хамтран ажилладаг гэсэн ойр бишээ гэдээ яриад басаагүй шүлсэн хатаагүй байх хамтаа тэнэг аяр зугаалны газар шиг юм зураг авахудаад татуулаа зогсоолог бид нар бүгд харж байгаа шүү дээ. Одоо энэ элбэг дээр сайхан бэлэг бунцгийн цагаан энэ сахал эрдэнэ бэлэг энэ Сангижийн баяр цагт одоо энэ Санжийн баяр маяг чинь одоо Санжийн баяр шүү одоо баг Санжийн баяр чинь ялаа эдэлсэн гэдэг шүү. Та хэдэн тэр момыг төлсөн гэдэг байгаа. Тэр хүн юугаар төлж байгаа. Тэр хүн ялаа тийм төрийн өндөр албан тушаалтай байж тийм олон тэр момыг шүүхэд төлөв гарчдгийг. Үгүй яагаад тийм олон тэр мом төрний хөрөнгөтэй байдгийг олгаачаад өнөөдөр Монголын ардам хөрнөөс өрний хооронд банк санхүүгийн зэвлэгийн байгууллагын хөр ширгээд ингээд утга учрыг алдаад бид нар ингээд амьдрал явж штэ. Тэгэхээр шүүгийн шатаар шийдэхээр 5 тэрбум болоо хэдэн тэрбумын торгуулаа би төлсөн гэд сэтгүүлч асууж байгаа. Та торгуулаа төлсөн үү гэсэн төлгүй яах юм төлөхгүй л одоо би бараг шоронд байж байгаа шүү. Тэр хүнтэй 5-6 тэрбум төгрөгийн торгуул төлөх мөнгө хаанаас хинээс авсан юм бэ? Их усэр нь юу юм бэ гэд ингээд шалгаа явуул та. Аливаа юм чи их усэр байж тээ. Тэр их хэмжээний мөнгөний их усэр хаанаас гарсан? Яаж баян болохоор тэр 5 тэрбум төгрөгийн өрийг төлдгийг? Оо, станерэ бүр дургу өрөөд ах юм аа нэр ингээд харахаар нэг амар ингээд шүүхэн хууль ёсны байгууллага яг даабал стандарт ажиллаж болохгүй байхгүй юу? Зөвхөн хууль шүүхийн байгууллага бол ерөөсөө яг л сайхан язаатал нэг тийш ажиллах хэрэгтэй. Шудрах. Захиагийн элбэг дөрж энэ мөн Сангижийн баяр цагт магт энэ хулгайчууд энэ төрөөс төсөн тэр бомтонгуудыг одоо шалгах ёстой шүү. Захиагийн элбэг дөржиг эх ордны шалгуулъя гэж бодож манайхаа бүгд ширж нэг ширч манайхаа. Бүгдээрээ нэг юм 5 ширэлч чи ер нь Монголын ард түмэн бид нар яагаад дуртай байхгүй. Энэ хулгайч дуртай байх боломжгүй. Бидний үр хүүхдүүдийн боломж өнөөдөр Монгол улс сайн сайхан хөгжих бүх боломжийг хулгайсан энэ олон гэмт хэрэгтэнгүүд өдөр гадаадгаа зугтаацсан байна. Энэ усуудаа ялчиж булгантай гişнийг яллаараа та нар заяа. Адилхан яллаараа заяа. Хамтаа би яллуулна шүү заяа. Ард түмэн шахаж шаардсан шүү. Ард түмэн ингээд чимээгүй дуугүй байгаад ер нь ингээд дуугаа байж чадахгүй. Ямар гэж юм бодоод байгаа. Жинхэнэ улс их оронд олон тэр бом төрний хохирол учруулсан улс их орноос одоо зугтаагаад дайжаа зугтаагаад адаг болсон. Та ялангуяа Монгол улсын төрийн нөөц рүү нүд дүрээд 2 гард үрцэн этгээдүүд өнөөдөр Америкийн нөхцөөс Европын орнууд ингээд зугтаагаад адаг болсон. Эдний хойноос Интерполийн шугам мугамар өнөөдөр олж ирээч. Олж ирэхгүй юм уу? Удгачуудыг одоо ингээд ярихаа нөгөө элбэг дээр сайхан битгий олигархуудын тороол армад өгч байгаа одоо шээсэн гоцчихлаа бүгдээрээ ингээд хідэн талаас ингээд экспорт болоо хийгээд миний аягийг үнс олгож байгаа би мэдчихэж тэрийгээ. Монгол улсын шүүх шудраг байгаарэ. Та нар хүн шүүхийн байгууллага шудраг байгаарэ. Хин нэгний хідэн өдөөж болохгүй шүү. Жигэн том гэмт хэрэгтэнгүү жигэн том тэр олигархууд эх орноос дайжаа тутаагаад адаг болцсон. Эх орондоо байж чадхаа болчихсон. Монгол улсын сүрэлцсэн этгээдүүдийг яагаас нэг дурсахгүй байгаа юм бэ? Ахын дүүсээ бид нар шаардах ёстой. Өнөөдөр Монгол улсад хүн шүүхийн байгууллага шудраг байх ёстой. Хүн шүүхийн байгууллага даабал стандартыг үүсгэх ёстой. Өнөөдөр улсын их ордын гишүүд тэр шүлэг үйлчлэг мөнх хатыг олж ирэхгүй юм уу бас? Тэр этгээдийг олж ирэхгүй юу? Бүр дуурсчихгүй байгаа юм да бүр. Ямар учиртай бэ та нар ч одоо биш. Үгүй ямар яад хиний шалгадаггүй. Бүгдийн шудраг шүүхийн юм зогсоол доо удгачуудыг. Энэ захиагийн элбэг дөрж энэ сайхан бэлэг сахал эрдэнэлэг Понцгийн цагаан Монгол улсын том дэрэмччин бүлэгч одоо гадаад амьдарч штэ. Зөв юунаас яахгүй тэр усаж ойлгож байна. Хүн шүүхийн байгууллага миний дамжсан шүүгчдэр байгаа. Уучлаарай цаашаа намайг хизээч Интерполоор хайж чадахгүй уучлаарай. Тэр улсын их ордын гишүүдний миний олон цэргүүд байна. Хинч намайг янз бүр хэлж чадахгүй. Гэт ингээ пэдэлцээ сууж байгаа штэ тэр.
Элбэг дээр сайхан бэлэг Сахал эрдэнэдэг бомцгийн цагаан эдгээр нөхдүүдийг шудраг ялсныхын дараа Монгол улсад шудраг шудраг байна гэдэгт итгэн бид нар өөшөөгийн байгууллага заяа манайхаа ойлгож байна. Үнэн шүү. Тэгээ энэ сошиалор ялалдаг болчихсон энэ хэвлэл мэдээний төлбөртэй сайтууд одоо хүн битгий тэгж хүний сэтгэл санаа да ялангуяа эмгэгтэй хүн тийм улсын хурлын гишүүн хүн ойлгож байна. Шүүхэр эсэн тогтоогддог байна. Гэр бүлийн тогтоодоогүй. Ингээд ингээд шүүх одоо хууль ёсны байгууллагын ажил сошиал хийгээд ингээд яллаад ах юм. Одоо миний дурсаад байгаа этгээдүүдийг одоо би ялцгаад байгаа голд нь хийж яллуулж ирж гин буруугийн шүүгээр ороход би шаардаад байгаа шүү дээ. Гин буруугийн шүүгээр захиагийн хэлбэг дөрж энэ сайхан бэлэг орох ёстой шүү дээ. Яг оруулахгүй байгаа юм бэ. Оруулаач. Эдгээр чинь баялагын эзэд баялагын хулгайч нараас өнөөдөр тун дэрэгчнэрийн мөнгөөр бол тэнд амьдарч байгаа шүү дээ. Бидний боломжийг бүхэл бүтэн нийгмээр нүнгчээд өнөөдөр тэр чинь өдөө жаргаа сууж байгаа навчнууд. Эднийг өдөө жаргаахгүй одоо заяа. Навчнуудыг хөөе. Бид шахал шаардах ёстой байхгүй юу монголчуудаа. Бид өвдөө байхдаа хүчтэй. Одоо харт юм хүчээ нэгдэх цаг болчихсон бид нар. Алийн болгоо ингэ чимээгүй ингэ солиороо сууж явах юм бэ. Одоо магадгүй 2 3 4 жилийн дараа Нямосын очирд гэдэг энэ улсын хурлын дарга Монгол Ардын намын даргыг бас хурал буруу удирдлаа гэд хин нэгний дургу хүрэх юм аваач бас ялтан болохгүй зүтгэхгүй. Харин Монгол Ардын намд одоо ганцхан хүн байна. Нямосын очирд гэдэг залуу шүглүүлж байна. Мундаг байна, ард түмэнтэйг ойрхон байна. Уулзаж уцраад яваад байна, сайн байна. Өнөөдөр хэлбэг дээр сайхан бэлэг бомцгийн цагаан заяа эрмэн усаа жинхэнэ эх орноос орсон муу урагч итгээдүүд жинхэнэ олигархчсан жинхэнэ тэр бомтон хэдэн тэр 100 тэрбум хэдэн тэрбум доллараар идэж уудсан сая доллар идсэн энэ хулгайчдыг өнөөдөр эх ордны шалгуулахын төлөө тэмцэнэ удахгүй. Ер нь үзэл бодоо байнга илэрхийлж байгаа. Хинээс хитэрсэн байгаа шүү дээ. Ерөөсөө зөв Монгол улсын хууль руу ингээд дун туруу өгчөөд салаач өгчөөд яваад байгаа адилхан шүү дээ. Намайг хин тоож намайг хин хойноос явах уу? Хин намайг чадахгүй хин чадахгүй гэсэн ихэл үнэлттэй байж байгаа юм. Гүлээс удгаачаад. Гүлээсэн гөлдгөрүүд бид тэнэг байжтэй. Элбэг дөржиг одоо эргэж байхдаа шүглүүлээгээд Эрдэнэ дүүдэр сайлын үнэ мөнэ болчлоо. Одоо энийг солихоор болсон мө тэжээлийн мал олдоод хуцаад байсан итгэл байж исэн байхгүй Эрдэнэ дүүдрийг дампууруулах гээд байжсан хулгайчод байгаа байхгүй өнөөдөр. Тэгвэл элбүүдэж үнэхээр юм бурууг юм бол зүгээр эх орондоо сайхан шударгаа сайхан нислээ шудраг шүүхээр орчод гин буруугаа шийдүүлчихлээ. Үнэхээр таны гин бурууг чи ингээд соллоод ингээд янз бүрээр байгаа одоо таны үн би хариуцдаг үлээ. Гин буруутай хууль шүүхийн байгууллага ялчаад татаад ингээд шалгаж байна гэж яхад ингээд дагаад авчих юм. Үгүй нэг ирсэнтэй ковидуд нэг ирээстэй элбэг дээрс хонхны дуу мотой ажилтныхан угтаж мугтаад янз бүр болоод хууль ёсны байгууллагын ирээд шалгал малгал эргэлтэн зүйлсээс сагдаж орин морин гээд данцаад ирсэн та 90 гутаа сонир болоо байхгүй. Тэгээд дахиад гараачсан. Хонхны дуу гэдэг дууг та нар дуулдаг усад биш ээ моосо улгаачууд минь заяа ажилтны намын хар хүс сүгнүүд минь заяа та нар. Өнөөдөр арчны алтан хараацаа гэдэг хулгайч чинь бүгдээрээ хулгайчлаа шүү дээ. Бүгдээрээ эх орон газар шороогоо лөөрдөж идсэн хулгайчид бүх Монголын үйлдвэрийг үйлдвэргүй болоод хөвчилж идэхэд хар бие оролцсон хулгайчид шүү дээ. Дандаа тэр бомтонгууд очсон. Сусар барам одоо гавьяат дуучин тэр дуудаа тийм асар хөрөнгөтэй болох боломжгүй шүү дээ. Тэр яаж дууж хурдж явахаараа ард хинэ татрын эзэн болчихоо. Энэ сангижийн баяр зогтыг та нар 90 оны тэр арцсан өсгөлийн жасааны тавыг та нар харсан биз дээ. Хатсан болцсон хэдэн дээл өмссөн хэдэн болтой өмссөн нөхдүүд байж исэн биз дээ. Турхаа хар нөхдүүд. Үгүй яагаад ийм баяр болчдгийг. Сая доллараар дансандаа мартгал хулгайчтэй. Тэгтлээ тасарсан байг. Сая доллар чи одоо юу юм бэ? 3.6-7 тэрбум төгрөг. Тийм их хэмжээний мөнгөд дансандаа мартсан хэмжээний олигарх христааштай нэрээ. Тэгээ эдгээр 3 шатны шүүхээс бол 10 жил ял өгсөн. Гэсэн чинь Монгол улсын эрг үеийн анхан шатны шүүгч юм эрг үеийн шүүгч юм дээр Эрдэнэ Балсарн Б амар Исраилд нар
Монгол улсын дээд шүүхэд гомдол гаргаад тэгээ Монгол улсын ерөнхий шүүгч хан зэрэгс гомдлыг хүлээж авсан юм яасан. Тэгээд улсын дээд шүүгээс иргэн прокурор яваад прокурорс хэрэгсэхгүй болж яасан амар том мотортой болгож байгаа нэрээ. Хизээш тийм процесс байхгүй заяа. Бүхэл бүтэн 3 шатны шүүхээс 10 жилийн яд авсан этгээ тэгээд ингээд дороо ингээд хэрэгэн хэрэгсэхгүй болчиход гэмгүй одоо бидний загнаад ингээд сэтгүүлч нь өөр тавилттай. За Монголоос байгалийн байдгаас ингээд оюутлогын юунаас ашиг хүрдэж гинөө гэсэн. Ашиг хүрдэж байгаа монголчууд ямар амаараа хуцаж байгаа юм бэ ч юм уу баяцгтоо. Ямар ч ашиг хүрдээгүй заяа ой. Өдөр болгон 10 тэрбум төгрөгийн алдаад л хүлээгээд явж байгаа монголчууд. Энэ улсуудаас нь болж Монгол улсын гадаад өр хэрэгс хэтэрсэн юм аа. Ахын дүүсээ яг үнэн шүү. Ястаа тэр ерхийчийн сонгуульд Монгол альсан намаа хойшоо цаашаа шүү. Та нар бол заяа ой. Хатгаачууд минь заяа. 2028 оны сонгуульд Монгол ардын нам ялаасаа заяа. Альсан намд гарч болохгүй шүү. Харин энэ мосоо элбэг дөржсөн эх орноо худалдсан энэ хулгайч нарын хүс сүгнүүдлээ гарч ирэхгүй байхын төлөө бийсэн тэмцэн үзэл болоо илэрхийлэн Монгол ардын намаас хямгооч гарсан би дэмжин заяа харин ганцхан үнэмийг хэлж заяа. Үнэхээр та нар ингэж харж байгаа штэ бүх юмд шилэн явж байгаа штэ сошиалд ойлгож байна уу? Элбэг дөржих хөвгөлдөн дэмждэг улсууд чи ерөөсөө Америкийн барууны юм уу либералууд байгаа байхгүй ойлгож байна уу? Энэ улсууд яадаг бол Америкийг дэмждэг, энэ улс Украиныг дэмждэг энэ хүмүүс өөр дэмжих юм байхгүй. Орос ахын дүүсийг үхтэл муулдаг бодгаачаад. Орос ахын дүүсийг та нар муулаад яах юм бэ мó? Усан грантуудаа Орос ахын дүүс байхгүй та нарт ямар ирээдүй байх юм? Өнөөдөр бидэнд ийм сайхан 50 сайхан орчин 50 сайхан амьдрал бидэнд байхгүй шүү дээ. За манайха элбэг дөрж гисэн элбэг сайхан бидэг гэсэн Монгол улсын ерөнхий сайд байсан юм уу? Хулгайчид эх орондоо ирж чадахгүй байгаа хулгайчдыг одоо энд ирж шалгуулахын төлөө бүгдээр шээрч манайха. Монгол улсын шүүх шудраг байх ёстой, хууль ёсны байгуул шудраг байх ёстой. Яагаад Монгол улсын ерөнхий сайд байсан Монгол улсын төрийн нөөц рүү гард дүрсэн, нүд дүрсэн энэ хулгайчдыг яагаад эх орондоо шалгуулж болохгүй юм бэ? Манайха шеэрлээд өгөөч ахын дүүсээ. Гэхдээ ямар дураараа юм бэ нэрээ эцтаа нэрээ. Энэ бол хулгайчдыг өөдөр ингээд дуурдаг хүн байхгүй, дурсдаг хүн байхгүй. Хэдэн мэдээллийн байгуул бүгдэнд нь мөнгө жигсэн амрын заяа. Нөгөө хэдэн мэдээллийн шуналтай байгуул, шуналтай сэтгүүл зүйн сайдууд нь ёор дуурахгүй. Өнөөдөр хандмарын лавыг өнөөдөр 15-ны нүдтэй үзчихээ заяа. Энэ мө тэр мө санжийн байцад хулгайчийг өдөр үг хэдэн 100 мянгуулаар энэ ягаад гэвэл сошиал хүчээ авсан олон 100 мянган трол дайрмаараа зэрэг шеэрлэгдээд буст гэдэг имиж доос гэдэг юм төлөөд ингээд олон төмөнд цацж байгаа байхгүй ойлгож байна уу? Тэгээд санжийн баяж гэдэг өнөөдөр юу ойлгоон гэрээс монголчууд ашиг хүртсэн ингээд хүртсэн ярьж яхад нь өөдөөс нь сэтгүүлж асуухгүйгоос хүртэж байгаа юм бол яг талаар өдрийн 10 тэрбум төгрөгийн алдагдлалд орчих баяж гэдэг асууж хэмжээний сэтгүүлч өнөөдөр байхгүй байна гэдэг дэндүү эмгэнэлтэй. За ийм биш үү манайхан тэгээд сайхан шеэрлүүд өгөөрэй. Би одоо нэрээр орох юм. Элбэгдээ сайхан бидэг эх орноосоо оруулсан төрийн өндөр албан тушаалтан ерөнхий сайдсан энэ хулгайчдыг эх орны шалгуулахыг уриалж байна гэд гандамраг нэрээр орох юм манайхан заяа. Монгол улсын хууль шүүхийн байгууллага шудраг шийдэх ёстой дабл стандарт байж болохгүй гэдгийн төлөө би нэрээр орох юм манайхан шеэрлүүд өгөөрэй.